сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9. Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Пох нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаар зөвлөгчөөр Оюкам Аги нариулагчаар дээгэй байна. Оюкада өдрийн мэнд хүргэе үзэгчтэй сонсогчтой Аги ах та. За өнөөдрийн Похын хүргэх сэдв агуулга нь юу вэ? За миний мэдээлэл болохоор Эверестийн уул руу 274 хүн амжилт эвдэд. За яг гарсан тухай юм шинхэн саяхан бараг постлогдсон юм мэдээлэл байгаа даа. За миний хүргэх өнөөдрийн мэдээлэл бол урдны мэдээлэлтэй холбоотой. Тэр нь нано болон пластик, нанопластик, микропластик гэж байгаа. За монголоор одоо ойлгомжтойгоор ярих юм бол асар жижиг хэмжээний хүний нүдэнд харагдахгүй хунцар гэсэн үг. За тэгээ энэ хунцрын хог хаягдал урд нь эрдэмтдийн судалсан судалгаагаар бол хүний элэг, зүрх, уушиг ходоод нь цуснд байна гэсэн бол одоо хүний бие организмын хамгийн хамгаалалт өндөртөө гэгддэг эрхтэн байна. Тэр нь тархи. Тархины тэр хамгаалтын системийг яаж даваад тархинд пластикын хог хаягдал ингэж үүсэт байгаа юм бэ гэдгийг эрдэмтэд тогтоосон. Гэхдээ эрдэмтэд маань одоо хүртэл тэр нөгөө хамгаалтын системийг цусаар дамжаад тархинд яаж очиж ингэж хамгаалтын системийг эвдээд байгаа юм бэ? За тэгээд энэ тархинд байгаа хунцрын нано буюу маш жижиг хэмжээтэй хунцрын энэ хог хаягдал тархинд эргээгээд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ гэдгийг одоо хүртэл судалгааны ажил үргэлжилж байгаа. За тэгээд энэ талаарх мэдээллийг нэгэсэндээ урдны 2 мэдээллийн үргэлжлэл буюу өнөөдөр төгсгөлийг нь хийх гэж байгаа. Ингээд part 3 юм байна шүү дээ. Part 3. Ингээд одоо энэ нано пластикийн хүний биед орж байгаа энэ хог хаягдлын талаар ярих юм бол асар их дуусахгүй юм байлээ. Гэтэ өнөөдрөөр ингэж хааж байгаа гэсэн үг. Тий наадах чи үнэхээр айгүй өргөн цар хүрээтэй. Тэгээ дээрэс нь бидний бас анхаарахгүй өнгөрч болохгүй сэдв учраас бас яг part 3 хүртэл нь яваад байна шүү дээ тийм ээ. Одоо тэгээд энэ 3 дээр нь хай. Тэгэхгүй бол одоо энэ үргэлжлэл. Тийм үргэлжлэл яваад ахаар юм шиг байна тий. Эрүүл мэндийн нэвтрүүлэг болчих гоо. Харин пох шүү. Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх нэвтрүүлэг. За тэгээд энэс эхлэе тийм ээ. За тэгээ. За тэгэхээр нийт одоо сонсож байгаа, үзэж байгаа одоо сонсогчд үзэгчд за нийт монголчууд та бүхэн маань за зөвхөн одоо өөрийнхөө элэг одоо 5 цул эрхтэн гэдэг тийм ээ. За үүнээс гадна тархиныхаа эрүүл мэндэд бас яаралтай анхаарах цаг иржээ. Тэгэхээр тархин дах хунцрын хог хаягдал таны бодсноос илүү аюултай төвшөнд очсон байна. Тэгэхээр анхаараарай гэж хэлье. Тэгэхээр тархин дах бичил хунцар буюу микропластик нэвтэрч байгааг илрүүлсэн судалгаанууд сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт хамгийн их шууган тарьж байгаа сэдвүүдийн нэг байгаа. Одоо дэлхийн томоохон судалгааны байгууллага, дэлхийн томоохон эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид эрдэмтдийн дунд энэ тархинд байгаа бичил хунцрын хог хаягдал гэдэг энэ сэдв хамгийн аюултай төвшөнд нь очсон. Хамгийн их одоо хүч хөрөнгө хайж байгаа салбарын судалгаануудын нэг болсон юм байна. За тэгээд бичил хунцар нь 2 замаар дамжиж байна. Нэг нь агаар тусал, нөгөөх нь хоол боловсруулах эрхтнэр. Одоо энэ 2 замаар хүний биед орж цусаар дамжаад идэрхтнүүдэд хог хаягдал болж очиж байгаа. Тэгэхээр зөвхөн хоол хүнсний хэрэгслээс гадна агаараар дамжиж байгаа. Энэ агаар гэдэг нь бидний өдөр тутамдаа одоо орж гарч байгаа орчин, гэрийн орчин, ажлын орчин, за тэгээд нийтийн унаа, бидний энэ амьсгалж байгаа орчин болгон дээр пластикийн одоо нөлөө байгаа юм байна л да. Тэгэхээр эргээгээд одоо энэ гараар хүртэл дамжаад хүн нөгөө гараа угаахгүйгээр маш олон зүйлд хүрээд пластикуудад хүрээд ч юм уу тэр нь бидний нөгөө микропластик ч юм нүдэнд харагдахгүй учраас тэрнгүүрээ эргээгээд ам хамраа харчих хүрэх энэ одоо зан үйлээр дамжаад рефлексээр дамжаад амьсгалын замаар нанопластикийн хог хил орж байгаа юм. За нөгөөх нь бол мэдээж хоол боловсруулах бие хоолоогоор дамжаад орж байгаа. За ийм 2 одоо
замаар дамжиж ордог юм байна хүний биед. За тэгээ одоогоос хэдэн жил өмнө тархинд үүрлэж байгаа тархинд байгаа пластикийн хог хаягдлын судалгаа бол саяхны судалгаа юм байна. Ердөөсөө 2-3 жилийн өмнөх судалгааг одоо та бүхэндээ хэлж байгаа шүү. Шинэхэн байна тийм ээ. Шинэхэн судалгаа. За тэгээд судлаачид одоогоос 3 жилийн өмнө 50 нас барсан 52 хүний тархийг задлан шинжилсэн юм байна. За судалгаагаа явуулахын тулд мэдээж арга гэрийн зөвшөөрөлтөөр 52 хүний нас барсан 52 хүн дээр задлан шинжилгээ хийжээ тархины. За ингэсэн чинь ямар хариу гарсан бэ гэхээр хүний элэг, бөөр, ходоод уушигтай харьцуулах юм бол тархинд 7-оос 30 дахин их бичил хунцрын хог хаягдал байсан байна. Тэр 52 хүний нас барсан 52 хүний тархинд бусад эд эрхтнээс нь хамаагүй илүү 7-оос 30 дахин их бичил хунцрын хог хаягдал байсан байна. За энэ нь эргээгээд судлаачдын айдсыг төрүүлсэн. Тэгээд судалгааны маш том одоо ажиллагааг эхлүүлсэн гэсэн үг. За үүнийг болохоор эрдэм шинжилгээнд out spy samples гэж нэрлэдэг байгаа юм байна. За энэ одоо хэсгүүдийн тархины судалгааг. За өөрөөр хэлэх юм бол хүний тархинаас гарсан тэр хунцрын хэсгүүдийг нийлүүлэх юм бол гэж байгаа. 7-оос 30 дахин их гэж шít бусад эрхтнээс. Үүнийг нь ойлгомжтойгоор тайлбарлах юм бол одоо амны халбаг гэж монголчууд ярьдаг те. За жижиг халбагаар дүүрэн хэмжээний пластикийн хог хаягдал гарсан байна. Нэг халбаг дүүрэн нанопластикийн хог хаягдал хүний тархинаас илэрсэн байна гэсэн үг. Тэгэхээр эн чинь бас тоохгүй орхиж болохгүй хэмжээ биш үү? Эн чинь бас овоо шүү. Тэгэхээр одоогийн энэ пластикийн хэрэглээ асар өндөр байгаа энэ нийгэмд амьдарч байгаа 20 хэдтэй залуу 10-тай хүүхэд 60-70 наснд очиход магадгүй тархиныхан тэр пластикийн хог хаягдал нь нэг халбаг биш. Хичнээн халбаг болохыг одоо эрдэмтэд таашгүй чадахгүй юм байна л. Шанахч болохыг тааж мэдэхгүй шүү дээ. Маш хэцүү. Тэгээд тэр нь эргээгээд тухайн хүний тархинд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ? Ямар эрсдэлд очиж байгаа юм бэ гэдгийг эрдэмтэд одоо хүртэл судалсаар байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол ямарсан тэр судалгаанаас 52 хүнээс бол тархинаас нь амны жижиг халбгаар дүүрэн хэмжээний пластикийн хог хаягдал бол гарсан. Тэгэхээр энэ бол аимшигтай хэмжээ. За тэгээд тархинаас илэрсэн тэр хунцрын ихэнх нь юунаас үүсэж тархинд очиж гинэ гэдэг нь одоо бас судалсан байна л да. Тэгсэн тархинд илэрсэн пластикийн хог хаягдал нь гялгарууд. Хүнсний савсуулга, нөгөө пластик савсуулга, ундаа усны пластик савны хэрэглэнээс болж гинэ гэж эрдэмтэд гаргаж ирсэн байна. Тэгэхээр бидний нөгөө өдөр тутамдаа хэрэглэдэг зүйл байгаа үстэй тийм ээ. Нэг удаагийн тийм ээ. Нэг удаагийн гялгарууд, нэг удаагийн хоолны хувцар сав. За тэгээд нөгөө гал тогоонд байдаг хүнсний савсуулга, ус ундааны савнаас үүнээс болж тархинд нанопластикийн одоо нэг ясантай хогийн цэг үүсэж байна гэж судлаачид тодорхойлсон байна. Тэр үүнээс юуг авч үзэж болох вэ гэхээр энэ хэрэглээнүүдэд болооч л гэж. Гялгаруудны хэрэглээ, хувцар савсуулганы хэрэглээ, хувцар одоо ус ундааны сав. За эдгээрээ хамгийн түрүүнд бидний одоо хийж чадах зүйл واخгүй юу? Биднээс одоо шалтгааллах зүйл гэсэн үг. Биднээс шалтгааллахгүй бидний хийж чадахгүй зүйл бол бидний энэ орчин тойронд байгаа пластикийн одоо хэрэглээ. Үүнийг бид бол мэдээж шийдэж чадахгүй шүү дээ. Орчин тойронд одоо ажиллаж байгаа орчныхоо пластикийг болиулна гэж бас хэцүү. Биднээс өөрсдөөс шалтгааллах зүйл бол хамгийн түрүүнд хийгээд хэвшчих боломжтой зүйл бол энэ гялгарууд, хувцар, савсуулга, хувцар одоо хэрэглээгээл татгалзчих байгаа тийм. Үүнийгээл бид нар хамгийн түрүүнд хийж чадна. За үүнийгээл одоо болооч татгалзаач гэдгийг эрдэмтэд хэлээд байгаа юм байна л да. За тэгээд ийм хэмжээний бохирдол нь буюу тэр нөгөө нэг амны халбаг дүүрэн хэмжээний нанопластикийн бохирдол нь хүний тэр тархинд хүний мэдрэлийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг судлаачид одоогоор судалсаар байгаа. За хамгийн түрүүнд магадгүй гэж байгаа. Тархины хорт хавдар, шалтгаангүй толгоо өвдөх энэ мэтэд нөлөөлж хавсарч нөлөөлж иж болцсошгүй гэж байгаа. Тэгэхээр тархины хорт хавдар ч юм уу толгоо өвдөх олон хүчин зүйлээс шалтгаална. Төрөлхийн тийм үү эсвэл одоо гэмтлийн улмаас ч юм уу тархины хорт хавдар толгоо өвдөх. Гэхдээ бас энэ пластикийн одоо хог хаягдлын улмаас тархинд очисон тэр пластикийн хог хаягдлын улмаас энэ тархины хорт хавдар шалтгаангүй толгоо өвдөх
бас нөлөөлж болцсошгүй шүү гэдгийг анхааруулж байгаа. Мэдээж тэр хэрэгтэй зүйл биш. Хэрэггүй зүйл байгаа. За тэгээд шинжилгээнд бас нэг одоо судалгаа байна. За. Шинжилгээнд хамрагдсан одоо зөнөх өвчтөй буюу Альцгеймер болон Паркинсоны өвчтөй 12 хүнийг судалгаанд хамруулсан байна. За тэр 12 хүний тархинаас илэрсэн хунцрын одоо хэмжээ эрүүл хүнийхээс хамаагүй их байсан. За бас их сонирхолтой судалгаа гарч ирж байна шүү дээ, тий. Тэгэхээр үүнээс дүгнэлт гаргаж болж байгаа. За. Энэ хунцрын хог хаягдал магадгүй настай хүмүүсийг хамаагүй эрт зөнөгрөх өвчин, ойс намжаа алдах өвчнөд энэ пластикийн хог хаягдал нөлөөлж байна гэдэг дүгнэлт үүсэж байгаа. Яагаад тэгэхээр энэ судалгааны хариу тэгж гарсан. Эрүүл хүнийхээс маш өндөр хэмжээтэй гарсан байгаа байхгүй юу? За тэгээд сүүлийн жилүүдэд хүний зүрх, илэг, ходоод, уушиг. За тэгээд эрэгтэй хүнээс бол одоо төрөв улчирхай төмсөг гэж байгаа. За тэгээд эмэгтэй хүнд бол хөхний сүү зэргээс энэ бичил хунцрын хэлтэрхий маш их хэмжээгээр илэрх болсон юм байна. Яана. За тэгээд энэ нь эргээгээд нэг урагт нөлөөлж байгаа. Хөхний сүүнээс илэрнэ гэдэг чинь. За тэгээд нэг эрэгтэй хүний төрөв улчирхай төмсгнөөс илэрнэ гэдэг чинь эргээгээд үргүүдэл болон маш олон асуудлуудыг бас дагуулж үүсгэж байгаа юм байна. За тэгээд энэ эрэгтнүүдийн өрөвсөлт өвчнүүд цаашлаад хорт хавдар зэрэгт нөлөөлж болцсошгүй гэж үзэж байгаа. За тэгээд бусад эрэгтнүүдээс ялгаатай нь түрүүн нэвтрүүлэг эхлэхэд бол хэлсэн хүний тархи гадны нөлөөнөөс хамгийн их хамгаалагдсан хамгаалтын системтэй эрэгтэй юм байна. За тэгээд энэ хамгаалтын өндөр системтэй эрэгтэнд цусаар дамжаад яаж пластикийн одоо энэ нанопластик буюу хунцрын хог хаягдал нэвтэрч ороод байгааг эрдэмтэд одоо хүртэл бүрэн гүйцэд тайлж чадаагүй юм байна. Гайхшруулад байгаа гэсэн. Тэгэхээр судалгааны ажил үргэлжилж байгаа. Тархинд хунцрын хог хаягдал байна уу? Байна. Яаж хамгаалтын системийг давж ороод байгаа юм бэ гэдгийг л одоо хүртэл судалж байгаа. Энэ бол саяхны судалгаа шүү. 2-3 жилийн өмнө л тархинд хунцрын хог хаягдал илэрснийг тогтоосон. Тэгэхээр үргэлжилж байгаа гэсэн үг. За тэгээд үүнийг болохоор Blues Brain Chain гэдэг ингээд албан ёсны нэршлэн байдаг юм байлээ л. Цусаар дамжиж тархинд хүрэх. Тэгээ үүнийг судалж байгаа гэсэн үг. За тэгээд энэ түрүүнд дурдсан судалгааны ажлуудыг Mechu Camping гэдэг судалгааны эрдэмтэн удирдах явуулсан байгаа юм. Одоо та бүхэн яг урдны нөгөө дугаар дээр комментуудыг уншсан бохгүй юу? Судалгаатай юм яриа шүү. Баримттай юм яриа шүү гэж байгаа юм. Гэхдээ энийг захын интернет ашигладаг хүн хүүхэд хүртэл гар утсаараа бичээд хайхад гараад ирнэ. Химэл оюун ухаан, ChatGPT, Gemini өчнөө юм байна. Одоо 6-7 настай хүүхэд хүртэл зүгээр ингээд өгөгдлийн нөгөөд хайхад энд нотлохотой баримттай юу гэд хайхад бүх source буюу их сурвалжуудыг нь гаргаад ирнэ. Тэгэхээр та YouTube хуудаснаас ороход хичнээн жилийн өмнө хин гэдэг эрдэмтэн хаанхын ямар сургуулийн тэгээд энэ нь баримт нотлохотой юу гэдэг нь зураг дүрсээрээ гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан учраас нийгмийн хариуцлагын үүднээс бас үүргийнхээ дагуу бид нар бол баримт нотлохотой зүйлийг мэдээлэх үүргээл хийж байгаа. Тэгэхээр нөгөө маш олон хүн тэгж битсэн байлээ. Тэгэхээр та бүхэн YouTube хуудаснаас ороод үзээрэй. За тэгээд энэ Mechu Camping гэдэг хүний судалгаа. Энэ хүний судалгааг л би яриад байгаа. Тэгэхээр тархины хамгаалтын системийг бичил хунцрууд яаж нэвтэрснийг тайлбарлаж чадахгүй байгаагаа энэ судалгааг ахалсан саний Mechu гэдэг эрдэмтэн хэлсэн байгаа юм л да. За тэгээ үүнд тархиндх нэг сонирхолтой харьцуулт байгаа. Тархи өөрөө өөх тос ихтэй юм эрхтэй юм байна. Тэгэхээр тэр өөх тосны бусад эрхтнээс илүү их байдаг тэр өөх тосны хувь хэмжээ магадгүй гол үүрэг гүйцэтгэж байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. Тархины өөх тосны хэмжээ. За энэ кемпинг гэдэг эрдэмтэн юу гэж хэлсэн бэ гэхээр хунцар савыг тосноос цэвэрлэж үдсэн хүн мэдэх байхаа гэж. Одоо нөгөө нэг сав суулгыг хунцар сав суулгыг тосноос салгахад маш их хэмжээний ус халуун ус тийм үү. Тэгээд нөгөө одоо бодис тос арилгах бодис шаарддаг шүү дээ. Маш гоё цэвэрхэн болохын тулд. Тэгэхээр хунцраас тосыг салгахад үнэхээр хэцүү байдаг шиг ийм үзэгдэл магадгүй нөлөөлж байгаа болов гэж бид таамаглаж байна гэсэн зүйлийг хэлсэн байгаа юм.
тархинаас бичил хуунцрын хог хаягдал яагаад гадагшлахгүй байгааг одоо хүмүүсийн ахуй хэрэглээтэй холбож л ойлгуулах гэж хэлсэн байгаа юм л. Ааха. Тос их наалдсан хуунцраас тосыг нь салгахын тулд хүүтэн усаар угаагаад арилахгүй маш их халуус, маш их одоо тосыг арилгах бодис шаардагдчихж тухайн сав суулгыг цэвэрхэн болгодог. Тэгэхээр хүний тарих маш их тос одоо өөх агуулдаг учраас хуунцрын хог хаягдал тархинаас гадагшлахгүй байгаа баха. Айгу ойлгомжтой жишгээр тайлбарлаж хэлсэн байна шүү дээ. Бид тархиа гаргаж ирээд халуусаар угаагаад феридэл ингээ угаагаад буцаагаад хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ эрдэмтэн маань одоо иргэдэд ойлгуулахын тулд ингэж л тайлбарласан байна. Тэгэхээр тархинаас хуунцрын бичил хог хаягдал одоо бараг л гарахгүй л гэж үзээд байгаа юм байна л да. Маш хэцүү гэж. За тэгээд дараагийнх нь залуу хүний тархитай харьцуулах юм бол настай хүний тархи хуунцрын агуулга өндөр байгаагүй гэж. Бас нэг судалгаа байна. Хөгшин хүний тархинд, залуу хүний тархинд хинийхэн тархинд хуунцрын хог хаягдал илүү байна гэж үзсэн чинь ялгаагүй байсан. Хөгшин хүнийх арай илүү гэж бодоод судалсан байгаа. Тэгсэн чинь залуу хүнтэй адилхан ялгаагүй байсан. Тэгэхээр үүнээс хуунцрыг насан туршдаа хуримтлуулдаггүй тодорхой хэсгийг нь бүгдийг нь одоо биш ч бүгдийг нь биш. Одоо ялгацаараа дамжуулан гадагшлуулдаг байж магадгүй гэсэн дүгнэлтэнд бас хүрсэн юм байна. За. Бүгдийг нь гадагшлуулж чадахгүй тодорхой хэмжээг нь одоо өөрийнхөө амьдрах явцдаа ялгацаар дамжуулж хунцрын хог хаягдлыг тархинаас гадагшлуулж иж магадгүй л гэж үзэж байгаа юм байна л да. Гэхдээ үүнийг батлахын тулд мэдээж дахиад олон жил шаарддаг. Тийм шүү дээ. За тэгээ Кемпний удирдсан судалгаанаас харахад бас нэг анхаарал татсан зүйл байна. За. Энэ нь юу вэ гэхээр 2016 онд нас барсан хүмүүс. 2024 онд нас барсан хүмүүсийг хооронд нь харьцуулж. За. Тэгсэн 24 онд нас барсан хүмүүсийн тархинаас хуунцрын бичил хуунцрын хог хаягдал илүү илэрсэн. 16 онд нь бага байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хэрэглээнээсээ л биш дээ ерөөсөө. 16 оноос хоошоо дэлхийд даяар хуунцрын хэрэглээ өндөр болчих. Яг тэгсэн. Агаар туслаар хоол боловсруулах эрхтнээр нь дамжуулж 16 оноос хоошоо маш их хэмжээний хуунцрын хог хаягдaltaй хүмүүс болсон байна. Тэгэхээр ийм их хуунцрын хэрэглээ өндөр болсон байна гэсэн үг. Тэгэхээр одоо яах вэ гэхээр түрүүн хэлсэн хуунцар агуулсан бүтээгдэхүүнүүдээс л ангижир, сал, гялгар уутны хэрэглээ, хуунцрын сав суулганы хэрэглээ, хуунцар орсон юу л вэ бүгдийг нь аль болох хэрэглэхэл зогсоо гэж. Тэгэхээр энэ маань 24 онд нас барсан хүний тархинаас илүү их. Тэгвэл 34 он, 44 он хуунцрын хэрэглээ бүр илүү өндөр болох юм бол 34 онд нас барсан хүмүүсийн тархи баг тэр чигтээ хуунцраар дүүрэх гэдэг байгаа байхгүй юу? Одоо амны халбаг дүүрэн илэрсэн байж тээ. Тий. Тэгэхээр 34 он түрүүн чиний хэлдгээр баг шанаг гарах юм биш үү гэд. Тэгэхээр энэ ихсэх тусам мэдээж хүний тархины хорт хавдар одоо тэр тархи зүрх судасны ч юм уу те өвчин улам ихсэн гэсэн үг. Тэгэхээр нас баралт залууж гэсэн үг байхгүй шалтгаангүй нас баралт. Тийм байна тий. За тэгээ амтан дээрх нэг туршилт байна. За. Энэ бол Европын холбооны эрдэмтдийн хийсэн судалгаа. За амтан дээр ямар туршилт явуулсан бэхээр Австрийн Венийн ангаа ухааны их сургууль гэж байдаг юм байна. За энэ сургуулийн судалгаана эрдэмтдийн судалгаагаар хулган дээр явуулж. За. Хулган дээр полиэтилен агуулсан ус уулгасан юм байна. Полиэтилен гэдэг нь нөгөө пластикийг хэлж байгаа шүү. Пластик агуулсан ус хулган дээр уулгажээ. Тэгээд энэ хулган дээр уулгаад уусны дараа ажиглалт явуулсан. Тэгсэн ердөө 2хан цагийн дотор ус уулгаад 2хан цагийн дотор хуунцрын жижиг хэсгүүд хулганы тархинд нэвтэрч орсон. За. Минь амар аваастай. Пластик агуулсан ус уулгаал 2хан цагийн дараа юу болж гинэ гэж тархийг үзсэн чинь тархинд найл хэдийн 2хан цагийн дотор нэвтрээд орсон. Тэгэхээр хүнд бас ингэжиж магадгүй гэж үзэж байгаа байхгүй. Хүний тархинд 2 цагийн дараа биш юм а гэхэд байнгын чи пластик хэрэглээд байх юм бол тархинд чи 1 халбаг биш 2 халбаг, 3 халбаг. 60 нас, 70 нас хүрхүүгүй юу? Тийм. Ийм асуудал үүсэж байгаа юм. За амтан дээр бол ийм туршилтыг явуулаад батлаад гаргаад ирсэн. Австрийн Вений их сургууль, ангаа ухааны их сургууль эрдэнтэд. За үүнээс ингээд дүгнээл та энэ мэдээллийнхаа араас. За. Одоо ерөнхийдөө дараагийнхаа поохоор энэ хуунцрын мэдээллүүдийг ер нь бол ингээд зогсоё гэж бодож байгаа. Энэ бүхэл зүйлийг нь ярьчих шиг боллоо. Үүнээс дүгнэх юм бол мэдээж хуунцрын бохирдлоос бие махбодоо хамгаалахын тулд
хоол идэхээс өмнө гараа угаах. Богино долгионы зууханд одоо хоол хүнсээ халаахтаа гялгарууд ашиглахгүй байх. Нэг удаагийн хувцар сав ашиглахгүй байх. Яа тэр бүр амар анхаарахаар асуудал шүү дээ тий. Тэгээ хувцар савны хэрэглэнээсээ ахуйн хэрэглэнээсээ татгалзах. За хувцар буюу агуулж байгаа бүх зүйлүүдээс одоо хамгийн түрүүнд хийж чадах юм бол татгалзах явдал. Аливаа нэгэн хоолоогоор тань тамжаад ходоод руу тань цус руу тань орж байгаа бүх идэж ууж байгаа юмныхаа шошхыг уншиж сурах. Nutrition facts гэж нэг юм байгаа. Агууламж. Дээрээс нь plastic free, unbleached гэсэн ийм шошготой зүйлүүдийг холоорын уусмал ашиглаагүй буюу цариулагч бодис ашиглаагүй. Өнгө оруулагч бодис ашиглаагүй. Plastic free буюу пластик агуулаагүй. Айлуулах ургамлын, айлуулах байгалийн гаралтай ийм одоо материалаар хийгдсэн энэ зүйлүүдийг хэрэглэж хэвшээч. Энэ зүйлүүдээс татгалзаач, хунцар агуулсан зүйлүүдээс татгалзаач гэдгийг л одоо дүгнэж хэлье. Тэгээд түрүүн сая дурдсан нэг аимшигтэй зүйл байгаа. За. Энэ нь пэч буюу богино долгионы зуух. Тийм. Халаагч тийм хоол халаах. За энэ пэчэнд бид нэр хоолоо халаахтаа гялгар ууданд авчиад хийгээ халаачдаг. Тийм тохиолдлууд байдаг шүү дээ тий. Нэг удаагийн хувцар хоолны савнд хийгээ халаачдаг. За энийгээ болооч гэж. Яагаад тэгэхээр ихэнхдээ ширхгийн хоолн дээр одоо мантун бууз, хуушур, першгийг гуанцнаас авахдаа гялгар ууданд хийгээл гялгар уудтайгаа хамтдаа пэчэнд хийгээ халаачдаг. Тэрийг хийгээд 1 минутаас 1 минут хагас өнгөрөхөд 30 секундэд баг таны тэр гялгар ууданд хийж халааж байгаа нэг удаагийн хоолны савнд хийж халааж байгаа хоол чинь тэр одоо пластикийн гялгар ууднаас таны хоолнд асар их хэмжээний тэр бумаар яригдчихэж байгаа шүү. Тэр бум гаруй хэмжээний пластик хоол руу тань шингэж байгаа. Тэгэхээр та 2-3 минут гялгар ууданд нэг удаагийн хувцар савнд хоолоо халаагаад идлээ. Та тэр гялгар уудыг хаяна, хувцар савыг хаяна. Гэхдээ тэр бүх зүйлээ чинь хорон таны хоол руу шингэсэн. Тэгээ та хоолоо одоо идэнэ. Тэгээд ходоодоор ходоодонд тань ороод цусаар тань хитэн тэрбум пластикийн хог хайдал таны 5 цул эрэхтэн дээрээс нь тархи руу чинь очиж гинэ. Яа на бодсон чи амар санагдчихлаа. За ийм зүйлийг зөвлөе. Тэгэхээр хоол халаахтаа гялгар ууданд битгий хийж халаагаарай. Нэг удаагийн хувцар савнд хоолоо битгий хийж халаагаарай. Өчнөө нь тэр бумын пластикийн хог хаягдлын одоо хогийн цэг болохыг хүсээгүй бол эдгээр зүйлээс татгалзаарай. Тэгээд төгсгөлд нь 2024 онд одоо гарсан баримтат кино байгаа. За. Энэ бол дэлхийд даяар бүрийн маш хурдтай төгсөн хамгийн сайн, хамгийн судалгаа өндөртэй, хамгийн одоо чанартай кино болсон. Баримтат кино. Энэ нь бол Plastic People гэх кино байгаа. Хувцар хүн гэд нэртэй. 2024 онд одоо 2 жилийн өмнө гарсан. За энэ киног бас YouTube-д байгаа. Та бүхэн үзээрэй. Тэгэх юм бол илүү их ойлгоно гэдгийг хэлье да. За ингээд миний хүргэх пох мэдээлэл ингээ өндөрлж байна. Монгол хүн эрүүл байх болтугай та бүхэн эрүүл байгаарай. За баярлалаа. Маш сонирхолтой, анхааруулжтай мэдээллийг хүргэсэн хөтлөгч Агида баярлалаа. Агиахта баярлалаа. За миний хүргэх мэдээлэл бол бас Эверест. За Эверестийн орой руу 274 жуулчин одоо уулчид Тэшээ гарсан байгаа. За хэдхэн хоногийн өмнө за Балб талаас Эверестийн оргил 274 уулчин түүхэн дээд амжилтыг тогтоосон ийм үйл явдал болсон. За энэ жилийн хаврын авиралтын улирал хэндээ одоо мөсний асар том хэсэг ийм авиралтын замыг хааснаар хойшлогдсон байсан. За яг энэ хаасны дараа одоо цагаагаар гинт ийм тогтуун таатай болоод за тэгээ манай уулчид маань бол ямар ч одоо энэ цаг үеийг алдалгүйгээр Эверест уулыг зорьсон байгаа. Балбын аялал жуулчлалын газрын төлөөлөгч за Хемлал Гватманы одоо мэдээлснээр бол уулчид өглөөний одоо 3 цагаас эхлээд оргил өөд хөдлөөд за яг авиралтын бараг 11 цагийн турш бол одоо яг энэхүү авиралт бол үргэлжилсэн. Бүх нааж бүр шөнө хийсэн юм биш үү? 3 цагаас яг тийхгүй л бол одоо нөгөө өдөр тийшээ жоохон оройтой эхэлчих юм бол одоо нөгөө нилээн хугацаанд амжихгүй болчиход байгаа. За тэгээд 2019 оны 5 дугаар сарын 22-нд одоо яг өмнө нь 223 уулчин яг одоо амжилтыг тогтоосон байсан. За эгийн амжилтыг нь 274 уулчин эвдсэн байгаа. За тухайн үед бол одоо нөгөө төвдийн хойд замаар нь болохоор явж амжилтыг тогтоож исэн.
За энэ жил одоо дэлхийн хамгийн өндөр оргил болох 8849 м өндөр Эверестэд авирахаар бараг 500 гадаадын жуулчин одоо зөвшөөрөл авсан байна. Одоо энэ Эверест уул руу гарахын тулд бас уулчид маань тодорхой хэмжээний зөвшөөрлийг бас авдаг байна. За тэгээд 500 гадаадын одоо жуулчид бол зөвшөөрөл авснаас яг одоо 274 нь бол амжилттай гараад энэ амжилтыг тогтоочихсон. Амжилт гэдэг нь болохоор тоондоо байна шүү дээ. Тийм, ер нь бол. Тэгээ урдны тоогоо бол бараг 20 гарнаар хүний тоогоор нэмэгдүүлсэн. 274 уулчин бүгд амжилттай гарч чадсан гэдэг нь одоо энэ мэдээний онцлог нь байна шүү дээ. Тийм, ганц онцлог нь болоод байгаа. Цаашдаа 276 болчиход л дахиад амжилтын шинжилгээ байна. Тийм, дахиад л шинжилэгдчихнэ гэсэн үг. Ер нь бол нөгөө явж байгаа хүмүүсийн тооноос хамаарат за хэрэг олон хүн энэ дотор хамрагдчихна гэдгээс хамаарат яг одоо энэ хүн амжилт нь бас тогтоогдож байгаа нэг шалгуур нь болоод байгаа. Уулчтай нөгөө хамгийн хэцүү зүйл нь ялангуяа нөгөө дээд зон гэж байгаа шүү дээ. Үхлийн бүс маш олон нөгөө нэг юм маш өндөрт гардаг, маш олон уулчид эндчихсэн. Одоо жишээ нь Эверест бол уулчид жижиг том гэж ялгахгүйгээр ер нь явахдаа зөв би тийм зүйл сонссон. За. Гэрээсэл үлдээж явдаг гэж. Дандаа. Явах болгондоо гэрээсэл бичдэг. Тэр чинь нэг ёсондоо хүн хагалгаанд орохын тулд гар үсэг зурдагтай адилхан. Нэг ёсондоо нас барчиж мэдэх. Тийм эрсдэлтэй шүү дээ тэр чинь. Хамгийн эрсдэлтэй хобби, спорт. Тэгээ хамгийн аимшигтай спорт. За яг зарим хүмүүс тэгдэг юм. Миний үг биш шүү. За. Бас нэг юм амин хуваа хичээсэн спорт гэж бас зарим хүн ярьдаг. Яагаад тэгэхээр тэр нь яагаад тэгж ярьж байгаа гэхээр энэ хүмүүсийн тэр нөгөө эрсдэлтэй, эр зөрөгтэй байдлын л бодож тэгж хэлдэг юм шиг байна л да. Нөгөө ар гэрээ хойно үлдчихэж байгаа шүү дээ. Өөрөө үхчих мэдэх юм руу явж шүү дээ. Тийм шүү дээ. Юу хэцүү те. За тийм байна. За яг одоо үхлийн бүсээс дэд зоноос яг. За энэ үхлийн бүс гэж одоо нэрлэгдээд байгаа энэ маань яагаад үхлийн бүс гэж бас нэрлэгдээд байгаа юм бэ те. За далайн түвшнээс дээш 8000 м-ийн өндөрт оршдог. Яг энэ орчинд бол хүчил төрөгч бүр маш бага. Ерөөсө амьсгал хот тийшээгээ ер нь дөхөөл боогдно гэсэн үг. За тэгээд хүний бие удаан хугацаанд одоо тэсвэрлэхэд туйлын хэцүү. За тэгээд ихэнх уулчид бол нэмэлт хүчил төрөгч ашигладаг. Ийм туршлагатай уулчид бол одоо өндөрлөгт 20 цагаас илүү байх нь одоо амь насанд бас аюултай гэдгийг бол одоо анхааруулдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол цагтаа амжихын тулд ер нь нэлээд бас яаруу ингээл дэшээ авирал те. Тэгээ буцаад ингээ буудаг байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол Эверест рүү чиглэсэн аялал жуулчлалын одоо зөвшөөрлийн үн нэмэгдснээс одоо хүмүүс уг нь буурна гэж бодсон. Тэгж бодоод үнэ нэмсэн ч гэсэн харин ч бүр улам нэмэгдсэн байгаа хүмүүс. За өнгөрсөн оны 9-р сараас эхлээд оргилд авирах зөвшөөрлийн үнэ $11,000-аас $15,000 болж өссөн байгаа юм. За тэгээ сүүлийн 10 жилийн анхны үнийн нэмэгдэл байсан ч гэсэн уулчдын сонирхол бол ерөөсөө бүр буураагүй. Ерөөсөө харин ч бүр ийм авиралтын багуудын зохион байгуулагчдын ийм замын төгжрөл, хит бөөгнөрл эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд за үүнийг одоо нөгөө удирдах болно гэж үзээ тэгээд цаашаа бас үргэлжлүүлэх одоо хүмүүсийн тоо бол эрс нэмэгдсэн. За тэгээд Австри төвтэй Furtenbach Adventures компани удирдагч Лукас Furtenbach болохоор яг ингэж хэлсэн байгаа. За хэрв багууд хангалттай хүчил төрөгчтэй байх юм бол за энэ нь тийм ч том асуудал биш ээ. Ер нь бол Эверест рүү авирах чинь тийм ч амар хэцүү зүйл биш дээ гэдгийг бол одоо энэ Австрийн Furtenbach Adventures гэдэг компани удирдагч бол хэлсэн байгаа. За тэгээд ер нь бол Альпийн нурууны зарим оргил дээр бол өдөр бүр хэдэн мянган хүн гардаг. За тэгэхээр Эверестчийг авраг ууланд бол 274 хүн гэдэг бол үндэ тийм их тоо бишээ гэж бас тэрээр давхар бас дурдсан. За энэ 7 хоногт бол оргилд нь хүрсэн хүмүүсийн туршлагатай уулчид за дээрэс нь одоо анх удаа Эверестэд гарч исэн хүмүүс ч байсан. За тэгээд энэ дундаас одоо саяхан одоо өнгөрөгч ням гарагт бол Баалбын нэрт Шерпа хөтөж буюу одоо ийм нэртэй хөтөж байгаа. За энэ хөтөч нь болохоор 56 настай Камерита Шерпа гэдэг. За энэ Эверестэд 32 удаа авирч исэн. Амжилттайгаар. За тэгээд өөрийн эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг бас дахиж шинжилсэн байгаа. За тэгээд түүнийг яг уулчтын одоо ертөнцид байдаг амьд домог гэж бас нэрлэгддэг байна. Тэгэхээр ер нь бол ууланд авирдаг тийм сонирхолтой хоббитэй хүмүүс бол яг энэ хүнийг бол
одоо шүтдэг, биширдэг. Энэ хүнээс үлгэр жишээ авдаг байхад. За тэгээд ер нь 2 хөлөө алдсан Оросын уулчин за 34 настай Рустам Набиев бүрэг гарагт одоо хийсэн ийм бүрэг гарагт одоо хиймэл хөл ашиглалгүйгээр оргилд хүрсэн одоо олон хүнийг гайхшруулсан гинэ. За тэгээд яг энэ авиралт нь одоо хүний төсвөр төвчээр хүсэл зоригийг одоо гайхамшиг болсон гэж бол олон хүн үтсэн. За гэхдээ яг энэ улирал одоо зөвхөн амжилт болоод одоо ийм бахархлаар дүүрэн одоо ууланд авиралт байгаагүй. Энэ нь болохоор яг хид хідэн уулч амнасаа алдсан харамсалтай мэдээж бас гарсан. Мэдээж одоо ерөнхийдөө одоо энэ бичлэг дээр гарч байгаачлаа яг ийм одоо хүнд хэцүү те бартаг туулаад гарна гэдэг бол те бүгд бас амжилттай гарна гэдэг бол бас хэцүү байгаа. Тэгээ амиа алдсан хүмүүсийн дунд бол балбын ядуу одоо гадуурхагдсан далит нийгмээс одоо Эверестэд гарсан анхны уулчин Бижай Гэмрэ байсан. За тэрээр 35 настай өндөрлөгийн өвчнөөр шаналж байсан гэж бол мэдээлсэн. Тэгэхээр ер нь бол өндөрлөгт гараад ер нь айгүй хэцүү байснаасаа болоод яг одоо яг энэ бие организм хүлээж авах. Тийм хүлээж авч чадалгүйгээр одоо яг харамсалтайгаар тэрээр одоо хорвоог орхисон байгаа даа. За тэгээд 21 настай Фура Галшин Шерпа. За даваа гарагт камп 3 орчимд бол цасан дээр халтарч ангал руу унаж нас барсан. За өөр нэг Шерпа хөтөж болох одоо 51 настай Лакба Дэнди Шерпа нь болохоор 5 дугаар сарын 3-нд бейс камп руу явж байхдаа өөд болсон. За тэгэхээр Эверест бол дэлхийн хамгийн сүрлэг ориглолын нэг боловч одоо яг хүний амийг бас үл хайхрах хатуу ширүүн тэ даваа за ширүүн газар болоод хിവэрэ байгаад байгаа. Тэнд хүрсэн хүн бүрийн одоо ард мөрөөдөл төсвөр айдас тэ зориг юу гэдیں тэр бүр нөгөө гал зориг бас давхар тэнд нь айдас явж байгаа. За тэгээд энэ эрсдэл одоо зэрэгцээд оршиж идэг учраас оргилтод хүрэх мөч бол бахархлыг авчирдаг бас хажууд нь айдас ч бас явж идэг гэдэг үгийг бас хэлмээр байна. Өөрийгөө ялан дийлэхийн тулд уулчид улам илүү оргилынхаа өндрийг одоо бүр өндөр болгодог юм байл л дээ. Тэгэхээр энэ нь эргээгээд нөгөө хүнийг өөрийгөө ялах мэдрэмж, зоригтой хүрэх мэдрэмж тэгээд тэр үхэл амьдралын цагт тэсвэр хатуужил бүх зүйл тэнд хүнээс гарч болох хамаг байдаг зүйл тэнд бол шавагдчихл байгаа л да. Уулчдын эрд зөргийг магтан дуулъя. Яг өнөөдрийн поох нэвтрүүлэг маань энэ одоо гайхалтай мөртлөө аимшигтай одоо спортын хоббины за тэгээд дэлхийн бас одоогоор шинжлэгдсэн энэ амжилтын талаарх мэдээлэлэр бол өндөрлөж байна. Тэгээд та бүхэн зорилгодоо хүрэхийн тулд тийм ээ бууж өгөхгүй байх хэрэгтэй. Тууштай байх хэрэгтэй. Тэгээд өөрөөс гарч болох, шахагдаж болох бүх зүйлийг гарах хэрэгтэй гэдгийг одоо уулчдын спортоос, тамирчтаас, уулчтаас харж болж штэ тий. Өөрцөн дээрээ дүгнэх юм бол. За тэгээд дараагийн поохын шин дугаар, шин мэдээлэлтэйгээр эргээ уулзъя. Өнөөдрийн эфир зөвлөгчөөр Оюкагийн наривлагчаар Дэги ажиллалаа. Хамт байсан сонсогч, үзэгч та бүхэндээ баярлалаа. 82.9 100.9 гэсэн хос долгионоор та бүхэн автомашинда болон албан тасалгаанда гэртээ биднийг сонсох боломжтой олон нэвтрүүлгүүд дуу хөгжим гээд бүх зүйлийг за сошиалор бол YouTube хуудасаар Хөгтөнгөр радио гэсэн одоо YouTube хуудас болон за Facebook пэйж хуудасаар бидэнтэй нэгдээрээ хамтдаа байгаарай. Тэгээд хамт байгаа нийт сонсогч үзэгч та бүхэнд бас маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай үзэгчтэй сонсогчдоо.